За тэгэхээр тэр ажилтныг анхнаасаа зөв хүн авчих юм бол танай байгууллагын зардал одоо бага байж одоо бүтээмжтэй ажиллахад нь туслах маш чухал одоо ажиллабар. Тийм болохоор нөгөө хүнээ ороод ихэнх тохиолдолд хүмүүс орж гараад яваад идэг. Тэгэхээр энэ орол гаргалтын хэмжээг бууруулах бас нэг арга бол байгууллагынхаа соёлд тохирох хүн авах нь маш чухал. Тэгэхээр соёлд тохирох хүнээ авахын тулд танай байгууллага яг ямар соёлтой юм бэ гэдгээс эхэлнэ. Энэ бол нэг номерын одоо зүйл гэж. Хоёрдугаарх нь за манайх ийм соёлтой юм бол энэ соёлд тохирох хүн манай хамт олонд байна уу? Тийм ээ. Бид нар цаашдаа ямар соёлтой болохыг хүсэж байна гэдгээ баг хамт олмоор гаргачих хэрэгтэй. Гуравдугаарх нь яг энэ одоо соёл тохирох хүнийг авахдаа одоо сонгон шалгаруулалт буюу ажилт хүн авахдаа анхнаасаа тэр шаардлага тавина. Тэгээд тэр шаардлагыг хангах хүнийг одоо босгоор алхуулж байгуулахаа нэг хэсэг болгоно. За тэгээд дөрөв дэх зөвлөө нь юу вэ гэхээр тэр ажилтнаа ингээд ажилдаа оруулаад ирснийхаа дараагаар тасан цогцох хөтөлбөрөөр дамжуулж байгуулахаа нэг хэсэг болгохын тулд маш сайхан одоо тийм ээ одоо тэр хүнээ сайхан ухтаж аваад ажлын байрны одоо хийх ажил нь тодорхой тийм ээ юу хийх нь хинтээ одоо хамтарч ажиллах уу хэний удирдлагын доор ажиллах уу ямар одоо тийм ээ урамшуулгын систем байдгийг өсөж хөгжих ямар боломж байна манай байгууллагын түүх соёл ямар байдаг вүлээ ямар амжилтанд хүрсэн талаар бүх мэдээлэл бол ингээд тасан цогцох хөтөлбөр өгөх хэрэгтэй. Тэгсэн цагт тэр шинэ ажилтнаа танай байгууллагын нэг хэсэг болж